За тэгэхээр guys, энэ удаа та нарт 2025 онд гарч байсан алдарт Mappa студийн бүтээл Lazarus гэх анимыг товчлон ярьж өгнө. За юу. Сонноос нэрээ энэ анимын найруулагч Shinichiro Watanabe гэдэг хүн чинь самурай чамплагчаас найруулсан гэж байгаа. Хэрвээ та нарт донд самурай чамплаг үзээгүй хүмүүс байвал манай сувг дээр 2 парт бичлэг орсон шүү за. Тэгээд бас манайхан дунд сабаа дарж амжаагүй хүмүүс байвал яг одоо дараад өгөр. Бас VPN хасаагаад хайп дараад өгвөл бүр маш их баярлалаа шүү за. Энэ бол бүр байж болох хамгийн том бөгөөд үнгүү дэмжлэг гээл ойлгож байгаа. За тэгээд дарсан бол бүгдээрээ бичлэг рүү оръё доо. Тэгэхээр тэртэг 2052 онд буюу ирээдүйд өрнөх энэ зохиолын гол утга учир нь хүн төрлөختөнд мөхлийн аюул тулгарсан байгаа. За тэр аюул нь юу вэ гэхээр алдарт сууд ухаантан Альберт Айнштейнээс хойш хамгийн агуу эрдэмтэн гэгдэх болсон Скиннер гэдэг нөхөр хүн төрлөختнийг бүхий л өвчин зовлонгоос нь салгах гайхамшигт үйлчилгээтэй Хапна гэх имийг зохион бүтээсэн. Тэрхүү им нь ямар ч гаж нөлөөгүй дээрээс нь маш хямдхан учраас дэлхийд даяар хурдан тархаж хүн болгоны бараг өдөр тутмын хэрэглээ болцсон байгаа. Гэвч Скиннер 3 жилийн өмнө гинтхэн сургаггүй алга болсон ба түүнийг хаашаа алга болсныг хинч мэдэхгүй. Тэгээд манай он 3 жил усан тайсан чулуу шиг алга болчоод нэг л өдөр буцаж гарч ирэнгүүтээ нэг ийм мэдгэл хийсэн. Хүн төрлөختөн байгаль дэлхийг хизээж нөхөн сэргээхгүй болтол гимтээж хоорондоо дайн тулаан хийж тоолж баршгүй их хохирол учруулсаар л байна. Тийм болохоор хүмүүс бид нар шийтгэлээ хүлээх ёстой үсттэй. Миний бүтээсэн Хапна гэх юм бол зүгээр ч нэг өвчин намдагч биш. Энэ юм бол хүний ходоодонд 3 жилийн турш шингэхгүй бас гадагшлуулах ямар ч боломжгүй. Харин имийг залгиснаас хойш 3 жилийн дараа жинхэнэ үйлчилгээгээ үзүүлж тухайн хүн амь насаа алдах болно. Мэдээж та нараа хорны эсрэг ерөнтгийг хийх боломж байхгүй. Одооноос 30 хоногийн дараа гэхэд хамгийн анхны хэрэглэгчид нас орж эхэлнэ. Хэрвээ энэ 30 хоногт багтаад намайг хаа байгаа газраас минь олж чадвал би та нарт хорны эсрэг ерөнтгийг өгнө гэж мэдгдснээр зөв зүгээр өрнөж байсан хүн төрлөختний амьдрал айдас үүдэст автсан байдаг юм да. Энэ мэдээ гарснаас хойш нэг их удалгүй засгийн газраас хорны ерөнтгийг олох тушаал авсан ажмаа шоронд хурч ирээд манай гол дүрийн залуутай уулзнаа. Тэгэхээр манай гол дүрийн залууг Аксел гэдэг бөгөөд тэрээр 888 жилийн хорих ял буюу одоо насаараа хоригдох ялтай хүнд гарын нөхөр. Урд нь бүр нэлээд хэдэн удаа шоронгоос оргож байсан гэж байгаа. Гэхдээ нэлээд чадварлаг хөдөлгөөнтэй залуу болохоор манай ажмаа түүнээс доктор Скиннерийг олж хорны ерөнтгийг авчирч өгвөл оронд нь бүх ялын цагаатгаж өгье гэх санал тавихаар ирсэн байдгийн. Даанч манай Аксел үнэхээр сахилгагүй заяа. Ийм сайхан санал тавьж яхад зүгээр тоосон чинжгүй шоронгоос дахиад оргохоор болж байгаа юм да. Манай муу ажмааг барьцаалж агаад гаваа тайлуулангуудаа шууд л зүхтаа нүстэй. Аксел ч баг паркурч юм уу хайшаа. Чадварлагын хувьд бол бүр хэнийг ч дагуулхааргүй нэлээд чадварлаг юм. За тэгээд энэ залуу манай шоронгоос амжилттай оргоод манай ажмаач ардаас нь хүмүүсээ цуглуулад мөшгөөд эхэллээ. Харин манай залуу ч гудамжаар юу ч болоогүй өмшгөл шоронгийн хувцастайгаа алхаж идэг үстэй. Гэтэл нэг цагдаа гарч ирээд "Хөөе, чи байж да? Чи нөгөө шоронгоос оргосон хэрэгтэй мөн үү? Эсвэл иймэрхүү шоронгийн загвартай хувцас модонд ороод байгаа мó?" гэсэн чи "За яалаа гэжтэй ахаа. Би шоронгоос оргосон бол юу гээл тэр хувцастайгаа гудамжаар явж явах втэ" гэж хэлээд тэнэг цагдааг сайхан тархитаж хаяад яваад өгч байгаа. Тэгээд явахт за ямар тааж хувцас солих хэрэгтэй юм байна гэж бодоод нэг дэлгүүр орж хувцас сольж аваад алга болсон байгаа. Энэ үед манай ажмаа дарагтайгаа ирж уулзах ба даргийнх нь хэлснээр бол ерөндөг хийн гэж угаасаа худлаа. Тиймээс л манай ажмаа Скиннерийг хайж болохын тулд баг бүрдүүлж байгаа бөгөөд тэрхүү багийнхан бараг л хүн төрлөختний сүүлчийн найдварчж магадгүй л гиндэ. Харин манай залуу яахвт. Хувцас сольсон ч зүс царайгаа нуугаагүй болохоор цагдаа нар хаа байгаа газраас нь л олчж байгаа. Мөн дээрээс нь ажмаагийн бүрдүүлсэн багийн бусад гишүүд нь ч бас хөдөлж ирсэн бөгөөд манай үнийг хөөсөөр огаад нэг барилгын дээвэр дээр яалтчгүй бариад авлаа шүү. За бариад авахч гэж дээ. Зүгээр л буу тулгаад одоо бууж өг гэж сүрдүүлсэн гэх юм уу? Гэхдээ манай Аксел ч одоо айх айдас гэж байдаг юм уу хайшин. Барилгын дээвэр дээрээс үсрээд нэгнийх нь нисгжсэн дроноос зүгцээр агаад буугаад ирж байгаа байхгүй юу? Даанч тэр доор нь нэг эмэгтэй хүлээж байсан нь ажмаагийн багийн гишүү. Тэгж яагаад бас залтай. "Өө ахаа, та яасан мундаг юм бэ? Өстой кино үзэж байгаа юм шиг л амар буулаа штэ. За хоёулаа нэг зураг даруулчихъя" гэж гошгоруулж агаад ухаан алдуулчихж байгаа байхгүй юу? Тэгээд Аксел нокорж байгаа сэрсэн чинь нөхдүүд манай үнийг өөрсдийнхөө оромжинд аваад ирсэн. Ажмаатай видео колл хийгээл. Өнөөх нь харин өөрсдийгөө Лазаро гэх тусгай цалгааныхан гэж танилцуулна да.
Бас болоогүй. Манай Аксел ч бас хүчээр энэ салааны гишүүн болцсон гэх юм уу та. Тэгээд бас энэ салааны бусад гишүүд нь ч бас манай Аксел шиг гэмт хэрэг хийсэн нөхдөөд. Өнөөх ажмаач нь бүгдд нь санал тавьж цуглуулсан бөгөөд Акслаас бусд нь бүгд зөвшөөрсөн. Манай хүн л ганцаархнаа эсэргүүцсэн боловч гартан зөөсөн бугуйч нь тог зөгтөг заяа. Тэгээд бүр хүчээр тайлах гэж оролдвол бүр их хүчтэй тогоор цогсоор агаад гар нь түлэгдэх эрсдэлтэй гэж шүү. Мэдээж манай хүн чинь нөхцөл байдлаа ойлгоод багт орохыг зөвшөөрдөг. Тэгэхээр манай энэ багийнхан чинь дэлхийг аврахын төлөө цугларсан Avengers юм уу даарг. Тэгвэл бас өөрсдийнхөө амийг аврахын тулд байж ч магадгүй юм. Ягаад гэвэл манайхан чинь бүгдээрээ л хапнаг хэрглэж байсан болохоор бүгдд нь л ерөндөг хэрэгтэй байгаа. За тэр чи яах вэ? Нөгөө айхтар эрдэмтэн скинер ба штэ. Тэр чин багада эцэг ихээ дайнаас олж алдаад өнчирч үлдсэн бөгөөд 16 настайдаа Цюрихийн технологийн сургуульд илсэн орж тэгээд төгссөнийхөө дараа 20 наснда Кембрижийн их сургуульд илсэж ороод амжилттай төгссөн гэж байгаа. Мөн дээрэс нь оюутан байхдаа маш олон амжилт гаргасан түүнийг Айнштейнээс хойш хамгийн агуу сууд ухаантан гэж нэрлэх болжээ. Нобелийн шагналыг бүр 3 удаа авсан ч ихэнх мөнгөө хандивт зориулаад тэгээд бүр өөрийнхөө бүтээсэн Хапна гэдэг эмнийхээ зохиогчийн эрхийг хүртэл нэг тоохгүй хаяад явсан байна. Түүний хамгийн их анхаардаг зүйл нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт байсан бөгөөд дэлхийн дулаалд анхаарал хандуулах ёстой байна гэдгээ нэгдсэн үндэсний байгууллагын хурал дээр ярьсан боловч гишүүн орнуудаас дэмжих хүн нээгч байсангүй. Тэр үйл явдлаас хойш нэг худалгүй доктор Скиннер ор сураггүй алга болжээ. Гэхдээ 3 жилийн турш яг хаана амьдарч байгаад гарч ирснийг мэд хүн нээгч байхгүй. Тэгээд яг хаанаа сайж болох вэ гэдэж итэл багийн нэг гишүүн сэжүүр болох нь тэрдээ. Тэгээд манай Avengers чинь шууд л машиндаа сууж аваал заасан байршлахын дагуу явлаа да. Тэрхүү байршлыг олсон хүн бол Елена. Тэр бол мэдээлэл цуглуулах хакер дах тал дээр бол жинхэнэ мэрэгчлээ. Түүний зааж өгсөн газар руу очих замдаа нөгөө хэд хоорондоо багахан танилцаад авна. Тэгэхээр энэ шар өстэй эмэгтэйг Кристин гэдэг. Нилээн залтай гэдгийг хэдүүлээ харсан штэ. Тэгээд Кристин манай Акслаас хэдэн жилийн ялтааг нь асуугаад 888 жил гэдгийг сонсонгуудаа юу вэ? Хурдан буугаадах мó алуурчин. Чи ер нь хэдэн хүн цааш наруулсан болоод ийм олон жилийн ялтаа байгаа. Гэхдээ Аксел заггүй шүү. Чи буруу ойлгоод байна. Би нэг ч хүн алж байгаагүй. Анхандаа 3 жилийн ялтаа байсан ч шоронгоос оргох болгонд ялмаа нь үржигцээр хагаад нэг мэдсэн чинь ийм их болцсон байлээ. Гэж авд юм да. Сайхан гараа те. За нөгөө хоёрын тухайд бол энэ бороодог даг гэдэг ба тэр бол нэг сүртэй гэмт хэрэг хийгээгүй. Зүгээр жоохон танхаарсан гэх юм уу. Харин энэ шар үстэй бацааныг Лейланд гэдэг. Тэр бол хулгайч. Харин нөгөө Елена нь штэ. За бородогийн хэлснээр бол тэр охин чинь энэ дундаа хамгийн хүнд гарна гэж шүү. Нэлээд олон газрыг хакердсан ерөн л их хүнд ялтай. За бараг л энэ баг дотроо хамгийн чадварлаг нь. Тэгээд манайд явсаар агаад B12 гэдэг хорогдох байр нь түрээд ирлээ. Яг хоо дөнгөж ирэхэд энд нэг ч хүн байхгүй юм шиг л байсан. Тэгсэн чинь харин Кристин Аксел хоёр нэг өрөөнд Скиннер доктортой адилхан хүн олоод яг царайг нь харах гэж байтал хаанаас ч юм баахан буутай гарууд гарч ирээд жинхэнэ самарч өгөндөө. За манай нөгөө хоёр дээр ч гэсэн аль хүүдний гангууд юм бөө мэд. Нөхдөө төрж ирснээ Кобаяши гэдэг хүнийг хайж байна гэд жоохон толгой эргүүлээд байна уу юу. Кобаяши гэж юу н хэн ч юм. Гэтэл энэ үед гаднаас FBI-хан бас хар тамхитай тэмцэх тасгийнхан ч бас хүрээд ирвэ. Тэгээд нэг сайхан амьсгаа авч агаад ер нь яг ямар новшин болоод ийм их хүн цуглаад байгааг асуутал мань буурал толгойтой нөхөр чинь Кобаяши юм байна. Баахан гаруудаас мөнгө зээлчээд тэрийг төлж чадахгүй болохоор хувийн хорогдох байрандаа нуугдчихсэн байгаа байхгүй юу. Эдгээр нөхдүүд бол Кобаяшигаас мөнгө авах гэж ирсэн хүмүүс болж таарлаа. Тэгэхээр яасан байх нь вэ? Манайхан фейлдсэн байх нь шүү дээ. Тэгтээ нэх бодлого Елена Скиннерийг олчлоо гэсэн чинь юу вэ? Яг Скиннер шиг царайтай 100,000 гаруй хүмүүс гараад ирсэн ч ах шиг. Одоо тэгэхээр царайгаар хайна гэдэг бол худлаа болж ах шиг байна да. Тэгтээ ядаж нэг юм баталгаатай болсон нь доктор Скиннер гоо сайхны мэс засал хийлгэж царайгаа хувиргаагүй гэсэн үг. Тиймээс манай хэд хоёр хуваагдаад нэг хэсэг нь Скиннерийн урд нь амьдарч байсан гэрийг шалгаад нөгөө хэсэг нь судалгааны ажил хийхээр болвоо. Кристин Лейланд хоёр тэгтээ амар залтай заяо. Скиннерийн хуучин гэрийн цагдаа нар хамгаалж байгаа штэ. Тэгсэн манай хоёр цэвэрлэгээний ажилчид болж үсээ хувиргаад урдчлаад гэрээ хийцээ. Заавал орж цэвэрлэхгүй бол та нараас ч болов нөхөн төлбөр авъя шүү гэж сүрдүүлээд орхоор болтож байгаа байхгүй юу. Тэгээд энэ хоёр маань дотгошоо ороод булан тохой үрийг шалгаж үзсэн ч с ิจ гтэй юм нэг ч олдсонгүй. Гэтэл Кристин Бодингийн завсраас нэг юм олсон нь бидний мэдих Хапна гэдэг юмнээс арай өөр юм байх нь тэртээ. Гэхдээ Хапнагийн эсрэг ерөндөг байх боломжтой юу guys?
За та нар энэ хүртэл үзсэн бол пауз авч ягаад энэ имийг хорны эсрэг ерөндөг гэж бодож гэнэ үү эсвэл биш гэж бодож гэнэ үү? Комент хэсэгт бичээрэй, окей? За ямар ч тач Кристин энэ имийг яг юу болохыг мэдэхгүй ч гэлээ Карманда игээд сэвэлсэн байдیں۔ Ер нь юмыг аж мэдхэвдээ те. Харин нөгөө хоёр маань Клод гэдэг нэг хүнийг хайж явсаар агаад гэр оронгүй хүмүүс дунд хүрээд ирвэ. Гэтэл энтхийн удирдагч нь манай Аксли хуучны танил байж таардیں۔ Бодвол хамт хэрэг хийдэг байсан гарууд бол л та. Тэгээд энэ хоёр маань ямар ч тач энэ нөхрийн тусламжтайгаар хайсан хүнээ олоод ирлээ. Энэ хөгшин уг нь их сургуулийн багш профессор хүн байж л те. Даанч яагаад ч юм юу ч хүү хоосроод гэр оронгүй болчих. Гэхдээ урд нь Скиннертэй хамт ажилладаг байсан болохоор түүнээс багцаг мэдээлэл аваад ямар тач Скиннерийн эмээ нь Стамбулд амьдардаг. Бас Скиннер эмээгийнхээ хийсэн амттанг дахин давтагдчихгүй орцтой гэж ярьж байсныг олж мэдсэн болохоор эмээтэй нь уулзвал Скиннерийн хаана байгаа гэдгийг. За байг гэхэд тэр амттангийн найрлага нь хорны ерөнтөгтэй холбоотой байж магадгүй гэж тооцоолоод манайд Стамбулыг зорихоор болно. За тэгээд Стамбулд манай Аксел болон Лейланд хоёр гудамжаар харин ч нэг хайн галхаж явтал энтхийн атманууд гараад ирнэ сте. Тэгээд манай хоёрыг дээрэмдэх санаатай хөөж явтал Лейланд хөл алдаад нэг айл руу цөмөрч унаад тэндээ баригдаад нөгөөдөл нь манай хүний бугуйчийг их л үнэтэй гэж бодсон юм уу яасан. Суглах гэж үзээд болохгүй болохоор нь бүр гарын тасдах гэж байсан чинь Лейланд би энд Блинда эмээгийн амттан гэдэх гэж ирсэн штэ гэж ойрлоход нөгөө атманууд нь ч бас Блинда эмээг таних бодвол мань эмээч нь энэ хавьдаа их л алдартай юм шиг байна. Ингээд энтхийн атманууд манай хоёрыг хайгаад байгаа Блинда эмээ дээр авчирч өгсөн байдаг юм аа. Энэ эмээ бол тэгтээ Скиннер хаана юу хийж яваа талаар юу ч мэдэхгүй. Зүгээр энгийн л нэг ач хүүгээ эрхийг хүлээд суугаа хүн. Харин Аксел энэ эмээгийн гэрт Скиннер камер тавьсан байж магадгүй гэж бодоод шалгасаар агаад нэрэл нэг камер олоодглоо шүү. Тэгтээ энэ камерын ард байгаа хүн бол Скиннер биш. Доктор 909 гэдэг нэртэй алдартай хакер юм гинэ. 909 ухтаж яахт. Ер нь бол Скиннер энэ хакерын тусламжтайгаар өөрийнхөө бүх мэдээллийг арчиж хаяад 3 жилийн турш Орос сургаггүй алга болсон байгаа. Бас энэ 909 гэдэг хакер чинь өөр нэг хамтрагчтай. Тэр нь нилээн баян нөхөр бөгөөд түүнийг хідүүлээ Баяна гэж дуудана, окей? Тэгэхээр Баяна нилээн хүүхэмсэг нөхөр болохоор манайхан чинь түүнийг өрхөнд оруулахын тулд Кристинийг тултлан гангалаад байнга ордог баар руу нь очихоор болсон. За энэ Лейланд бол зүгээр бонус заяа. Баянад яг ямар эмхтэй таалагддгийг мэдэхгүй болохоор юмыг аж мэдхүүгээд эндээ эмхтэй овц өмсүүлсэн байгаа байхгүй юу. Гэтэл яасан гэж манай Лейланд хамгийн түрүүнд нүдэнд тусч сонгогдсон байдаг юм да. Энэ Баяна ч үдшилэг зохиох болгондоо баахан охтууд дагуулж явдаг. Тэгээд дээрээс нь бас нэг DJ дагуулж ирдэм байнал л та. Тэгсэн чинь тэр DJ нь манай Лейландыг сонирхоод заяа. Бүр дагуулад явчлаа. За ёстой баларлаа да гэдэг үжитэл харин аз олж мань DJ ажиллаа хийх цаг нь олжээ. Ёстой яг балархаж шүү те. Энэ хооронд манай ажумаа Елена хоёр өнөөх 909 гэдэг хакерын дансаар гүйлгээ хийгээд байгаа хүнийг хайсаар агаад нэг камерын бичлэгт царай нь гарсан байгааг оллоо. Гэхдээ 909 болон DJ хоёр чинь нэг хүн байх бөгөөд товчхондоо бол энэ DJ залуу чинь тэр доктор 909 гэдэг алдартай хакер юм байна. За тэгсэн чинь нөгөө талд Баянаагаа дуудаж авчирсан охтуудаа нэг сэжигтэй коктейл өгөөд бүгдийг нь унтуулаа ичжээ. Гэхдээ манай Кристинд иймэрхүү юм нөлөөлдөггүй байж таарад босч ирээд Баянаг өстө нохоо шиг зоддсон байгаа зү. Ингээд хайгаад байгаа хакер нь хажууханд байгаа гэдгийг олоод мэдсэн болохоор манайхан ч нуугдхаа болж шууд л хөдөлж эхэллээ. Харин Баяна DJ хоёр шууганыг далимдуулаад нэстэг тэргэндээ суугаад яг зүхтах гэжсэн чинь манай юунаас ч айдгүй Аксел шууд л үсэрч очиод нэстэг тэргнээс нь зөөгдчихдээ юм да. Энэ одоо өөрийгөө Том Круз гэж бодсон юм уу хайшин. За тэгсэн чинь яалтчгүй нэг юм мөргөж өгтхийн даваан дээр гараа тавиад доошоо хүнж явахт нь Лейланд дроно нисгэж ирээд Акслыг авраханд хэрдээ. Манай энэ хэд ч бүр айл хэдийн нэг баг болчихжээ. Нөгөө хоёр ч бүр тийрцэн. Бүр шууд утгаараа тэрж ягаад нэстэг тэрэгнийхээ ухаалаг төхөөрөмжийг эвдээ ичүү яв. Тэгээд яахвт. Удирдлаггүй болоод доошоо унсан ч аз олж гол руу явж ороод арай ч өгцөнгүү. Харин Аксел энэ хоёр дээр очиод Скиннерийг таних уу? Тэр хүн яг хаана байна гэхэд нөгөө хоёр нь үнэхээр л мэдэхгүй байх шиг байна. Бас дээрэс нь энэ хоёр чинь Дельта гэдэг эмийн үйлдвэрийг хакердж олсон мэдээллээрээ арилжаа хийдэг. Скиннертэй бол бүр ямар ч холбоогүй тэс өндлөн гарууд үйж таардیں۔ Тэгэхээр манайхны энэ удаагийн ажил дахиад фейлдж явах шиг байна да. Яг уу ганц сайн мэдээ байгаа нь тэр Дельта гэдэг эмийн үйлдвэр нь Хапнаг аюултай гэдгийг эртнээс мэдчихсэн болохоор Скиннертэй ямар нэг байдлаар холбоо тавьж магадгүй болоо явчлаа.
Тиймээс тэрхүү байгууллагыг шалгаж үзэхээр Аксел ганцаараа нэвтэрч орсон боловч угаасаа харж байгаагүй с 'жиг бүхэн үнийг хамгаалагч нар шууд л анхааралтай авна штэ. Тэгээд лифтэн дотор манай хүн хэдэн хамгаалагчийг зохицуулж хаяад юу ч болоогүй юм шиг цаашаа явсаар захирал дээр нь хурж ирэнгүүтээ жоохон байцаалтаа унаа. Тэгсэн чинь энэ дельтагийн захирал скэнерийг хаана байгааг мэдэхгүй ээ. Бас тэр хаапна гэдэг имийг анх худалдаанд гарахаас өмнө сармагчингууд дээр туршилт хийж үзсэн ба хэдхэн хоногийн өмнө эхний сармагч нь чад хийсэн байгаа. Мэдээж хүмүүс ч бас яг энэ сармагчин шиг өгөх нь цаг хугацааны л асуудал болсон болохоор дельтагийн захирал бүх хөрөнгөө ерөндөг хийхэд зарцуулж байгаач ерөндөг хийх ажил нь мухардалд орсон болохоор одоо яах учраа ч олохгүй сууж байгаа нь энэ. Энэ үед манайханд нэг сайхан санаа төрж хайгаад олж чадахгүй бол ер нь өрхтаад гаргаад ирээ л та. Гээд хорны эсрэг ерөндөгийг хийж дууссан гэх хуурамч мэдээ тараагаад хэвлэлийн баг гурал хийхээр боллоо. Мэдээж доктор Скэнер энэ ерөндөгийг жинхэнэ үү хуурамч уу гэдгийг шалгаж үзэх нь ойлгомжтой. Өөрөө эрдгүү маа гэхэд хүн явуулна штэ. Тийм болохоор манайхан маш сайн харуул хамгаалт бэлдсэн байгаа. За тэгээд үйл ажиллагаа эхэлж хүмүүс ч цуглаад байж байтал гинтхэн өөр газраас цахим халдлага орж ирвэ. Тэгээд бүр барилгын гэрэл угаалтуур энэ төр бүгдээрээ автомат болохоор бүгднгийн удирдлагатаа аваад жинхэнэ сандрагч юм да. Бодвол энэ охин л манай Еленатай алцаад ах шиг байна. Манай үнч мөчөөгөө өгөхгүй үзэлцсээр байгаад хаа байгаа байршлыг олоод яаралтай цагдаа нарыг явуулсан ч нөгөөх нь машин дотроос ажиллаж байсан байж таарад цэвэрхэн гихч нь молдорчд юм байна. Ингэж л манай Елена энэ удаагийн тулаанд ялагдсан байдаг юм а гэж. Тэгвэл өнөөх нь Еленароо залгаснаа чи ёстой сайн үзлээ шүү. Намайг ийм хэцүү байдалд оруулсан анхны өрсөлдөгч бараг чи болж ах шиг байна да гэж хэлээд уцаад асалчлаа. Хэдийгээр Елена дайнд ялагдсан ч гэлээ өөрөөсөө илүү чадварлаг хакертай үзэлцээд нэлээд хүнд байдалд оруулж чадсандаа баяртай байгаа нь ойлгомжтой. За тэгээд манайхан дахиад арга мохордсон болохоор энэ тентхийн мэдээ ухаж төнгөсөөр байгаад скэнерийн тухай нэг нийтлэл олж унссан ч харин гадаад ертөнцөөс тусгаарлагдсан нэг жижиг овог аймаг байдаг ба тентхийн хүмүүс хиймэл оюун ухааныг дахин шүтдэг заяа. Тэгэд бүр гаднаас нь хакердж мэдээлэл авах ямар ч боломжгүй нэлээд чанга хамгаалалттай газар юм гинэ. Ер нь бол сайхан нуугдаж амьдрий гэвэл тэр газар л хамгийн тохиромжтой юм шиг байна. Аз олж манай Елена багада тэнд амьдарч байсан болохоор буцаад очвол хүлээж авч магадгүй. Тэгвэл ганцаараа явах нь аюултай. Тэглээгээд том хүн дагуулж очвол оруулахгүй байх магадaltaй болохоор Лейландыг хамт явуулахаар боллоо. Тэгээд манай хэд энэ хоёрыгоо цааш явуулаад үлдсэн хэд нь ойрхон зочид буудалд байрлаад энэ хоёртой хэрэг болсон үед нь туслахаар үлдэнэ. Харин манай хоёр нөгөө газараа хүрээд иртэл Еленагийн багын найз нь угтаж аваад удирдагчдэрээ дагуулад ирлээ. Эднэр гаднаа их л тийм ээлдэг хүмүүс боловч ярьж байгаа юм нь гэвэл гаднах ертөнц буузарцсан. Энд тэгэл хамгийн цэвэр ариун газар энтергээд жоохон тийм шашинлаг мохор сүсэг ихтэй хүмүүс гэдэг нь ойлгомжтой. Бас дээрээс нь манай хоёроос бүх ухаалаг төхөөрөмжийг хурааж аваал. Яаж байгаа гэсэн чинь гаднах ертөнцид худал хуурмаг мэдээлэл их байдаг болохоор тэрнээс хамгаалж байгаа гинэ. Уг нь Лейланд бугуйчаа нууж авч үлдсэн боловч энэ газарт сүлжээ унгаагч тавьсан бололтой. Ямар ч холбоо барих боломж 없어. Тэгээд бас энтхийхэн бүгдээрээ бие биенээ нэг гэр бүл гэж боддог болохоор цусан холбоо энэ төр бол бүр мартагдцсан. Ээжигээ гэж дуудаж болохгүй өстой завхарсан газар байна да. Энтхий хүмүүс нь ахуйн хэрэглээ, хоол хүнсгээд бүгдийг өөрсдийн гараар хийдэг бөгөөд мөнгөн тэмдэгт гэж байхгүй. Хоорондоо бараа солилцож 8 хийдэг ч байх шиг аа. Үүнээс гадна өөрсдийнхөө шүтдэг хиймэл оюун ухаанаа наага гэж нэрлсэн бөгөөд түүнийг л өөрсдийн замчилдгаа гэж итгэдэг. Яг үнэндээ бол тэрхүү хиймэл оюун ухааныг 15 жилийн өмнө бүтээсэн ба тухайн үед хамгийн алдартай эрдэмтэн болох Скэнерийн тархины бүтцийг дуурайлгаж хийсэн байна. Тэгвэл манай хоёр яаж ч хайсан энд Скэнер байгаа гэх шинж тэмдэг олдгүй. Тиймээс наагаа руу нууцаар нэвтэрч ороод мэдээлэл цуглуулж агаад баригдсан байдгийг. Тэгэд манай хоёрыг шоронд хориод маргааш болох ёслол дээрээ амьдайрын шатааж сүнсийг нариусган ч гинөө. Ёстой нэг заваарсан юм болох нь дээ. Энэ үед Еленагийн багын найз нь хурж ирэхэд Лейланд түүнээс өөрийнх нь цүнхэнд улаан утаа байгаа. Тэрийг асаагаад өгөөч гэж гуйсан боловч тоохгүй яваад өглөө. Ингээд маргааш нь ёслол эхэлж манай хоёрыг яг шатаадхийн даваан дээр ашгүй Еленагийн найз нөгөө улаан утааг нь асаагаад үүнийг харсан манай хэд шууд хөдөлж эхэллээ. Энэ эргүү гарууд ч улаан утаа харснаа наага ууралчлаа энтер гэж тэнхтээд тэгснээ өөрсдийнхөө сүнсийг ариусгах гэж солиороод гал төмөр тавьж амиа хорлох жахт нь манаахан тэгээд дээрэс нь FBI-ын ч бас хүрээд ирвэ. Тэгээд яхавт толгойн иргсэн хүмүүсийг бүгдийг аварч амжсан байдгийг. Тэгэхээр наага гэдэг хиймэл оюун ухаанд бурхан шиг бол гих тушаал өгсөн болохоор өөрөө бурхан гэдэг зүйлийг ойлгохдоо хүмүүсийн амиар тоглож болдог оршихуй гэдээ ойлгоцсон байж.
Тиймээс л хүмүүсийг утга учиргүй хөл рүү түлхсэн гэх юм уу та. Яста нэг мухар сүсэг гэж нэр хүнийг ална шүү те. За тэгээд манайхны мөрдлөг дахиад мухардах шивдэ. Гэхдээ бууж өгнч гэж юу аах вэ? Саяхан олж авсан Нагагийн санах хойг шалгаж үзтэл тэндээс нэг код олсон бөгөөд энэ код нь газар зүйн байршил зааж явах нь тэр. Тэгээд бүр тэр байршил нь далайн төвшин нэмэгдснээс болоод живсэн арлууд заяа. Хамгийн сонирхолтой нь тэр арлуудыг живхээс өмнө скинер худалдаад авсан байдیں۔ За тэдгээр живсэн арлуудаас л мэдээлэл олж магадгүй гэж бодоод манайхан ч нэг нэгээрээ салаад өнөөх 4 арал дээр хүрээд ирлээ. Тэгээд бүгдээрээ доошоо шумбаж үзсэн ч ямар ч сэжигтэй зүйл олдсонгүй. Гэхдээ нэг сонин зүйл олж мэдсэн нь Акслийн очисон арлыг живхээс өмнө амьдарч байсан хүмүүсийн ихэнх нь өвдөлт мэдэрдэггүй гэж шүү. Төрсөн цагаас хойш өвдөлт мэдэрч үзээгүй хүмүүс ихээр сонин байгууз. Энийг тэгтээ нэг төрлийн өвчин гэж оншилсан юм байна. Тэгэхээр скинер урд нь энэ арал дээр хурч ирээд хүмүүсээс генетикийн мэдээлэл цуглуулж авсан байгаа юм л та. Магадгүй тэр мэдээллээ ашиглаж хапнаг гаргаж авсан ч байж болох юм. Харин тэрхүү генетикийн мэдээллийг ашиглаж судалгаа хийсэн лаборатори нь одоо хаагдсан бөгөөд тухайн үед скинертэй хамт ажиллаж байсан эрдэмтэд донд манай хажмаа явжээд юм да. Тэгэхээр манай хажмаа ч хапнаг хийхэд оролцсон байж магадгүй болоо явчлаа шүү. За энэ үед манай Кристин арлаас буцаж явахдаа нэг хуучны танилтайгаа таарад нөгөөх нь манай хүнийг барьж аваад нэг газар хүлээ тавьчт юм байна. Ингээд хэд хоногийн дараа манай хэд цуглаад олсон зүйлийнхээ талаар ажмаатай ярилцсан боловч цаадах чинь скинертэй хамт ажиллаж байсан. Гэхдээ скинер ажиллаа дуусгахаас өмнө хүнд ч хэлэхгүй яваад өгсөн гэж байна. Харин Кристиний хувьд бол одоо байгаа байршил нь хойд туйлын ойролцоо Оросын газар нутагт нэг тийм хаягдсан тос олборлдог одоо байгууламж дээр гэх юм уу да. Тэнд л байршил нь заагаад байгаа. Тэгээд бас Кристин урд нь Оросын тагнуулж байсан бөгөөд Лазаро багт нэгдэхийн тулд улсаасаа ургаж гоо сайхны мэс засал хийлгээд нэрээ өртөл сольсон байж л тэ. Тэгвэл энэ эмэгтэй бас л амар юм а те. Шал ондоо хүн болчоод байхад бас нүдээр нь хараад таньждаг. Ядж хахад Кристины зүүсэн бугуйч нь 3 хоног холбоо барихгүй алга болох юм бол шууд алах тохиргоотой юм байна штэ. Тэгээд бас айл хэдийн 1 хоног өнгөрцөн байгаа болохоор манайхан бошуухан шиг л очиж цаадахыг чинь аврахаар болвоо. Гэхдээ Оросын газар нутагт ажиллагаа явуулна гэдэг чинь тийм ч амар биш шүү дээ. Нөхцөл байдал эвгүүтвэл хоёр улсын хооронд дайн эхэлж ч магадгүй гээл бод. Аз болоход харин Кристинийг барьж авсан гэж Оросууд цаашаа мэдэгдээгүй байгаа юм байна. Яг хувийн өс онцонтой болохоор эхлээд эндээ сайхан бах таван хантал тамлая гэж бодсон юм байлгүй. Энэ хооронд манай Аксел нууцаар ороод байгууламжийн компьютерт Еленаг амжилттай нэвтрүүлж чадлаа. Тэгээд бас дайснуудыг төөрөгдүүлэхийн тулд албаар том зай мөргүүлж анхаарлыг татсан. Энийг дэлгэмдүүлээд Кристин ч бас харуул хийж байсан нөхрийг зохицуулж хаяад гарч явахын Елена камераар хараад нөгөө хэддээ хаана байгааг нь хэлээд өгчнөө. Даанч манай Аксел гүйж явахдаа гин алдаад сая Кристин зодуулдаг нөхөрт баригдаад тэгээд бүр гарах гарцгүй болсон байж хат нь Леланд өөрийнхөө дроныг явуулж Акслыг аврангуудаа өөрийнхөө байршлыг дайсанд мэдэгдүүлчихдээ юм да. Тэгээд яг буудулж өгдөхийн даваан дээр бороодоо хурцирж Леландыг аваад явлаа. Энэ үед Аксел Кристиныг олоод ирсэн боловч эндхийг гяс зохицуулаад хаягээд хэсэг үлдээгээд явсан айгуур өнөөх айхтар Орос эмэгтэй хүрээд ирвэ. Ер нь бол Кристин 3 жилийн өмнө осолд орсон юм байна. Тэгээд бараг л үхээд сэгсэн гэх юм уу та. Нэлээд удаан зүрхэн зогссон болохоор эмчнэр түүнийг нас барсан хүмүүсийн жагсаалтанд оруулсан байж. Тэр үед л Кристин энэ чигээрээ өгсөн болоод бүртгэгдчихвэл тагнуулч байхаа болж чаднаа гэж бодоод тэр чигтээ зугтцсан юм байна штэ. Мэдээж хамтрагч нь бол түүнийг маш их үзэн ядж байгаа нь ойлгомжтой. Гэтэл энэ үед өнөөх зодуулдаг нөхөр хурч ирээд боломжийг ашиглаад Орос эмэгтэйг буудчихтiin. Энэ залуу угаасаа энэ Орос эмэгтэйд амар дургүй юм байна лээ. Өөрөөс нь том цолтой болохоор тэгдэм үү яа дээ. Харин Аксел хурч ирж энэ залууг буудаж унагаагаад барилга нурахаас өмнө Кристинийг аваад зугтаж амжваа гэж. Ингэж л манай хэд Оросын газар нутаг дээрээс багийн гишүүнээ амжилттай аварч чадсан байдаг юм да. Энэ явдлаас хойш хэд хоног өнгөрч манай хоёр хүнс цуглуулад явж байхдаа энэ бүх даалгавар дууссаны дараа энэ багийнхныг яг амлснараа суллах болов уу эсвэл ийм их нууц мэдсэн хүмүүсийг тэр чигтэн цааш нь харуулах болов уу гэд ярилцаа цууж байхан тэр. Миний бодлоор бол бараг л даалгавар дуусан гот цааш нь харуулах байхаа. Та нар харин юу гэж бодож байна вэ? За тэрнээс гадна аюулаас хамгаалах албаны томчууд цуглаж хурал хийх ба тэдний энэ удаагийн ярилцах асуудал бол Лазаро багийнхны энэ тэнд тарьсан хэрэгүүд. Бас дээрэс нь дөнгөж саяхан Оросд болсон хэргийн тухай мэдүүлэг авахаар Леландыг аваад ирсэн заяа. Ер нь бол Леланд анханасаа энэ баг дотор юу болж байгааг гадагш нь мэдээлдэг байсан байгаа. Энэ үед скинер дахин нэг бичлэгээ цацсан бөгөөд түүний хэлснээр бол эхний хүн өгөхөд 10 хоногийн хугацаа үлдсэн.
Бас тэр ихний хүн гээд байгаа нь Скиннер өөрөө юм байна штэ. Хэрвээ Скиннер өгчүүл түүнийг олж очсон ч ерөнхийг авч чадахгүй гэсэн үг. Аз болоход хурал хийж байгаа хүмүүс дундаас нэг халзаа авах уу? Хүн төрлөختөн устж үгүй болоход ийм богинохон хугацаа үлдчихэд байхад энд та нар Лазаро багийнхныг яаж хийдэхгүй энэ тэргээ тэнийг юмэрээ сууж идэг мөн таарчтэй гэж нөхдүүдийг ичтэл нь хэлж хаяад ямартай ч Лазаро багийнхныг хэвэнд нь үлдээхээр боллоо. За тэгсэн чинь энэ үед нэг сураггүй бажка манай Акслийг их л үзэн яддаг бололтой. Нэг нууцлаг алуурчны туслахтай холбоо бариад хүн алуулмаар байна үн хэдвэ гэсэн чинь $30 сая гэж авд юм да. Тийм өндөр үнэтэй юм чинь чадварлаг үсттэй. Шалгаж болох уу? Гэхэд тэгэлгүй яах. Өнөө өрөө шалгалт авах газрыг наад QR кодоо уншуулаад харчихгүй юу? Кэд яваад өглөө. Тэгээд оройн тэр газар руу тусгайхнаас бүрдсэн нэг салаа илгээж алуурчны хэрвээ гэдгийг шалгаж үзтэл өнөөх чинь жинхэнэ галзуу нөхөр гэдэм да. Юу нөгөө тусгай мусгай зүгээр нүд ирэмхийн зуур бүгдийг хядаж хаяад өөрийгөө баталсан болохоор сураггүй нөхөр алуурчинд төлбөрийн шилжүүлээд Акслийн зургийг ч бас өгсөн байдаг. Ингээд хэд хоногийн дараа дэлхийд даяар хүмүүс гинтхэн халуурч эхэлсэн бөгөөд Хапнагийн нөлөө байж магадгүй гэж үзсэн. Бас дээрээс нь ихэнх байгууллагууд үе таалгаа барьж ер нь хаасайгүй эмх замбраагүй болж ах шиг байна да. Харин манай хэд нөгөө Скиннерийн гэрээс олдог имийг судалж үзсэн чинь зүгээр л нэг энгийн им байсан бөгөөд ихэнхдээ хиймлэр зүрх суулгуулсан хүмүүс суудын гинэ. Тэгэхээр магадгүй Скиннер хиймэл зүрхтэй болж таарч ах шиг байна. Гэхдээ ойрын хэдэн жил тийм мэс засал хийлгсэн хүмүүс донд Скиннерийн нэр байхгүй болохоор хаа нэгтээ баячуудад үйлчилдэг нууц эмнэлэг тагалгаа хийлгсэн байж магадгүй шүү дээ. Даанч тийм эмнэлэг хаана байдгийг энгийн манайхан шиг хүмүүс яагаад ч олж мэдэж чадахгүй. Гэтэл энэ үед Леланд жигтэйхэн ганглаал Аксел Бородо хоёрыг дагуулад нэг тийшээ явъя гэснээ нэг язгууртай айлын орд харшид дагуулад ирвэ. Тэгсэн чинь энэ орд харш нь Леландын хойж таардیں۔ Манай хүн чинь амар баян айлын хүүхэд байсан юм байна шүү дээ. Гэхдээ эдний аав нь бас ах нар нь нас орсон болохоор Леланд гэр бүлийнхээ дараагийн залгамжлагч болох ёстой ч зүхтаад байгаа юм байна. Одоогор бол их чин гэр бүлийн удирж байгаа гэх юм уу та. За тэр ч яах вэ? Энд ирсэн шалтгаан гэвэл эднийг шиг баян айлынхан нууц эмнэлэг энтрийг мэдж явах өндөр магадaltaй болохоор үйлчлүүлдэг эсвэл үйлчлүүлж байсан нууц эмнэлгийн жагсаалтыг л авах гэж ирсэн. Аз болоход Леланд ихчигээ ятгах чадсан болохоор тэр жагсаалтыг авахар болж байгаа юм да. Тэгээд энэ гурван маань нэг нууц эмнэлэг дээр ирээд эмчээс нь Скиннер энэ зүрхний хагалгаанд орсон гэдгийг олж мэдлээ. Бас хиймэл зүрх суулгуулсан хүмүүсийг эмнэлгээс байнга хяналтанд байлгадагч Скиннер эмнэлгээс гарангуутаа шууд тэр хяналтын төхөөрөмжийн салгаа ийцсэн. Тиймээс түүнийг одоо хаана байгаа эсвэл үгсэн амьд гэдгийг ч мэдэж чадахгүй. Тэгвэл энэ эмч манай гуравт тэрхүү хяналтын төхөөрөмжийн тусгай мэдээллийг юмыг яаж мэдхүүгээд өгөөд явуулсан байдаг. Тэгээд энэ мэдээллийн дагуу шалгаад үзтэл одоо болтол Скиннерийн хиймэл зүрхийг хянаж байдаг хүн байгаа бөгөөд тэр хүний байршлыг тогтоож үзтэл Пакистанд байна гиндэ. Нөгөө Эленатай үзэлцээд байсан хакер охин болж таарж байгаа байхгүй юу? Энэ удаа зүхтаалахгүй тулд Элена өөрөө Пакистан руу явахаар болсон ба түүнтэй хамт Бородой ч бас явна. Харин манай Акслийг яагаад алуулах гээд байгаа вэ гэхээр урд нь Аксел нэг шоронд хоригдож байхдаа Хапнагийн хамгийн анхны туршилтанд орж иж. Тэгээд удалгүй манай хүн чинь шоронгоос орчихгүй юу? Тэгтэл шоронд үлдсэн хоригдлуудаас туршилтанд оруулсан нь бүгд үгсэн бөгөөд яагаад ч Аксел ганцаархнаа амьд үлджээ. Тиймээс л тэрхүү туршилтын хамгийн сүүлчийн амьд гэрчийг цааш нь харуулах ёстой болж байгаа байхгүй юу? За нөгөө талд манай хоёр Пакистанд буугаад өнөөх хакера хайж явах ба манай Элена Хапнагийн нөлөөнөөс болоод халуураад байгаа ч гэсэн Бородогийн санааг зовоохгүй гэсэндээ нуугаад ах шиг байна. Харин манай Аксел дээр нөгөө алуурч нь айл хэдийн хүрээд ирсэн. Ажлаа эхэлж идэм байгаа зү. Энд тэгтээ бүр үнэхээр галзуу алуурчин заяа. Гимгүү хүмүүс ойрхон байна уугүй юу? Энд бол ерөөсөө ямар ч хамаа алах уу. Гернат энтриг бол хайр гамгүй шидэж шít. Гэхдээ манай хүн чинь бас тийм амархан боорцог биш л те. За энэ үед манай ажмаа өнөөх алуурчин захиалдаг сураггүй нөхөр дээр үрч ирээд манай хүмүүсийг тайван орхио. Пакистанд байгаа хүмүүс рүү маань ч гэсэн явуулсан цэргүүдээ буцаахгүй бол бид нар өөрийг чинь тухай олж мэдсэн зүйлсээ нийтэд дэлгэн шүү. Гэд сүрдүүлэхэд энэ нөхөр банцсан нүүрэндээ манай ажмааг эндээс гаргахгүй хэсэг хугацаанд саатуулнаа гэж авд юм да. Гэхдээ ажмаа явхдаа зурус үлдээсэн учраас ямартай ч түүнийг асуудалд орсон гэдгийг нь бол гадралцсан. Бас дээрэс нь Акслийг нэг хүнтэй тулдаад асуудал тариад байгаа тухай бичлэг ирэх бөгөөд энэ алуурчныг аль ч хайлтын системд бүртгэгдээгүй бүр үл үзэгдэгч гэж очилд юм байна. Нөгөө талд Пакистанд байгаа хоёр маань ардаасаа хүмүүс дагаж байгааг анзаараад Бородо эднэрийг саатуулж Элена цааш ганцаараа явахаар болдог.
Уг нь бороодой маань зүгээр л бууж өгөөд эднэрийг саатуулнаа. Санаа зовлтгүй гэж хэлсэн боловч Еленаг хамгаалахын тулд яалтчгүй л өөрийнхөө амийг гаргуунд нь гаргалаа да хөрхий. Харин Елена явсаар байгаад өнөөх хакер охины машиныг олоод ирлээ. Ядж яхад манай энэний биеийн муудаад бүр өстой хэцүүдж байна. Нөгөө талд Аксел ч бас ялгаагүй. Гарандаа шархтцсан. Тэгтэл нөгөө алуурчинтай ан маань үзэлцээр байгаа юм да. Гэтэл алуурчин гинтхэн сонирн болоо. Багадаа нэг тийм траума авсан юм уу хайшаа. За тэр чи яах вэ? Энэ хоёрын маань тулаанд эцсийн мөчөд Аксел үхлийн шарх авсан байдаг юм да. Энэ үед уг нь Кристин хурч ирсэн боловч алуурчныг барьж чадлаггүй зугтаалгачих юм аа. Тэгтээ ямар тач Аксел үхээгүй шүү гайс. Эмчи хэлснээр бол амьд үлдсэн нь баг гайхамшиг гиндэ. Нөгөө талд Елена ч бас овоо гайгүй босоод ирлээ. Аз болоход хакер охин бас их ийдэг хүн юм уу чаваас. Харин бороодой бол Пакистаны нэг эмнэлэгт сэрэх ба түүнийг ухаан орохыг хүлээгээд хянагч нар гадаан байгааг манай хүн мэдээд болгоомжтой хөдөлгөөр шийднэ. Энэ үед Аксел эмнэлэгт ухаан оронгуудаа тэнэгч өгнөө. Кристиныг харчаад чи сахиусан тэнгэр юм уу? Учир нь би чамаар авруулсан юм шиг байна. Тэргээд бас хөөрхөн пикап лайнтай залуу байна. Улсын арслан за тэр ч яах. Нөгөө DJ биш 909 гэдэг хакер байна штэ. Тэр нөхөр чинь манайхан туслах нөхцөлтэйгээр шоронгоос суллагдсан байгаа. Одоо бол манай тал болсон гэсэн үг шүү. Азар Лейландыг арайч таньцсангүй. Таниул өстө баларсан юм болохгүй юу? Харин манай халзаа ахгүй штэ. Ерөнхийлөгчтэй уулзах га түрээд ирсэн. Түүний энд ирсэн зорилго бол тагнуулын албаныхныг шалгамаар байна. Ерөнхийлөгчийн зөвшөөрөлтөөр л шалгаж болдог болохоор таны тусламжийг хүсэж байна гэд ятгахсаар байгаа зөвшөөрүүлчлээ. Тагнуулын алба гэдэг байгаа чи одоо нөгөө нэг алуурчин захиалдаг нүдний шилтийн ажил واخгүй юу? Энэ хооронд тэр нүдний шилт чинь хамтрагчтайгаа жоохон маргалднаа. Хөлсөлсөн алуурчин фейлдсэн, дээрэс нь манай ажмааг улаан цай хорионд ойлгож байгаа гэд ер нь балархан цаг хугацааны асуудал болсон байдаг. Ядж яхад нөгөө алуурчин залгаснаа би тэр залууг заавал алнаа. Гэхдээ би яг хэм блэ? Энтэр гээд орон гарын юм яриад энэ алуурчин байж штэ. Сэтгэд цуваагдах өвчин гэдэг лөө. Нэг тийм өвчтэй. Ер нь бол түүний дотор хоёр өөр хүн байдгаа л гэсэн үг. Ингээд бүх төлөвлөгөө бүтлгүүцсэн болохоор хамтрагч нь нүдний шилтийн бүх үннийг дэлгэж ажлаас нь халуулнаа л гэнэ. Харин манай Аксел Кристин хоёр жоохон уянгалаад сууж байтал Кристиний утас дуугарч явах ажилтай болвоо. Одоо бол скинер өгөхэд ганцхан хоног дутуу болохоор энэ хоёр маань дахиж уулзахгүй ч байж магадгүй. Тиймээс Кристин боломжийг ашиглаад гоё штэ. Энэ үед харин нүдний шилтгой хамтрагчаа цааш нь харуулсан заяо. Тэгснээ зэргүүд ороод ирсэн чи. Йой, ёстой яг алуулах чинь штт. Танай ахмад чинь бослог гаргахыг завдсан шүү заяо. Энтэр гэдэг залтай мөн овшвэ. Ямар ч тач эдний байгууллагад шалгалт хийхээр халзан ах хүү маань тусгайгийн хүмүүсийг дагуулад түрээд ирлээ. Харин Пакистанд манай бороодой нөгөө хянагч нараа тэнхтүүлж байх хооронд Елена бондгор хоёр хүрээд ирсэн. Имлэгийг хакер чаяад бороодойг өстой удирдлагатай машинд суулгацсан хүүхчгэл имлэгээс хөнкөн гаргаад ирнэ үстэй. Тэгээд энэ гурван маань ардаас нь мөшгөж яваа хүмүүст баригдахгүй тулд хаалттай байсан замаар явж байгаад арай л өгцөнгөө. Аз олж бороодой эндхийн цоо шин хурдны галт хэрэгээр явах зөвшөөрөл авсан болохоор Елена энэ хоёр шууд замдаа гарахаар болж бондгор харин эндээс буцаад явлаа. Энэ оронд халзаа ах хүү ажмааг сулж аваад скинерийн байршлыг олж тогтоосон. Одоо босуухан шиг ажилдаа ор гэж хэлэхдээ зэрэгцээд бороодоо Елена хоёр айл эдийн галт хэрэгнээсээ буугаад скинерийн байгаа газар руу явж байхын тэртээ. Гэхдээ түүний байгаа газар нь маш том ядуусын хороолол гинэ. Тэнхийг нэг бүчлэн самнахаар чинь зөндөө их цаг хугацаа алдна. Тиймээс содон шинж тэмдэг юу ээж болох вэ? Гэсэн чи харин Лейланд нэг тийм ховор төрлийн алтан цул цэцгийг гэртээ тарьсан байж магадгүй шүү гэнэ. За ямар тач нэг сэжүүртэй боллоо. Энэ үед Аксел имлэхээсээ оргоод зугтсан байдیں۔ Манай энэ бүр юунаас чамаагүй оргох дуртай юм уу хайшаа. Тэгвэл энэ удаад бол өнөөх алуурч нь манай үнлөө уулзах газраа бичээд зураг сэлгээсэн болохоор энэ нөхөртэй асуудлаа нэг тийш нь болох гээд хүрээд ирсэн байгаа. Энэ алуурч манай үнээс Вентон гэж нэг юм асуугаад байгаа байхгүй юу? Даанч тэрийг Аксел мэдэхгүй. Харин тэр тухай юу болохыг олж мэдхээр 909 судалгаа хийж байгаа. Тэгээд олж мэдсэн зүйл нь засгийн газраас нууцаар хэсэг бүлэг хүүхдүүдийг алуурчин болох төсөл хэрэгжүүлж байсан ба тэр төслийн явцад нэг хүүхэд нь багшигаа болон бусад хүүхдүүдийг хөнөөгөөд ганцаараа ор сургаггүй алга болсон юм байна. Гэхдээ тэр сургалтын явцад хүүхдүүдийг одоо ховсдож сэтгэл хөдлөлийн трен арчиж хаях гэж оролддог байсан бололтой. Тиймээс л тэндээс амьд гарсан цорын ганц хүүхэд болох энэ алуурчин тэр үеийнхэн дурсамж нь хальтхан орж ирээд ухаан санаа нь тогтургүй байгаа юм байна штэ.
Ядж хахад бас тагнуулынхан акслыг алах гад хөөгд ирсэн. Эстоныг баларсан ч юм болж байна да. Тэгээд энэ бүх бужигнаан дундаас арай гэж аксл амьд үлдээд алуурчин харин чад хийсэн байдаг юм. Үүний дараа манайхан бүгдээрээ скиннерийн байгаа газар руу явж байх үед халзан ах хуу 3 жилийн өмнө юу болсон тухай үннийг манайханд ярьж өгнө. Тэгэхээр тухайн үед скиннер хаапнаа бүтээж явах явцдаа өөрийнхөө бүтээлийг биологийн зэвсэг болгохоос татгалзаж туршилтын загвараа аваад зугтаж явахт нь галт тэрэгний буудал дээр түүнийг хайж ирсэн цагдаагийнхан болон цэргийнхэн хоорондоо сөргөөцөлдөж буудалцаан болоод скиннерийн цүнхэнд байсан хаапнаа хаасайгүй тархаж маш олон хүн газар дээр нас орсон байгаа. Гэхдээ тэнд байсан 5 хүн л хаапнагийн эсрэг дархлаа тогтож улмаар амьд үлдэж чадсан нь манай Лазаро багийн гишүүд. Ер нь тийм болохоор л анханасаа тэдгээр хүмүүсийг хайж олоод цуглуулж авчирсан юм байна. Тэгэхээр энэ хэд маань угаасаа л өхгүй байсан юм байна шүү дээ. За тэгээд эцэс доктор Скиннерийг ядуусын хорооллоос олоод ирвэ. Гэтэл мань хүн хаапнаагаас болоод үхлийн ирмэг дээр байгаа болохоор нүд нь юм харж чадхаа байжч. Гэхдээ л амлсан ёсороо ерөнхийг яаж хийх зааврыг бол бичээд өгсөн. Харин энэ Скиннер яг яагаад хүн төрлөختнийг үгүй хийхээр шийдсэн бэ гэвэл галт тэрэгний буудал дээр буудалцаан болдог өдөр гим зэмгүй хүүхдүүд суманд оногдож өгөхийг хараад ер нь энэ хүн төрлөختөнд амьд явах үнц нь байхгүй юм шүү дээ гэж бодсон байгаа. Гэхдээ мэдээж эцэст одоо хүн төрлөختний амьд явах үгүйг ганц хүн шийдэн ч гэж юу байх вэ? Ах хүү бол ямартай ч ерөнхөө өгчөөд амар тайван нүд ансан байдаг. За одоо хамгийн гол асуудал үлдлээ дээ те. Даалгавар дууссан болохоор манайхныг цааш нь харуулах уугүй юу? Мэдээж манай хэд болоо өөрсдийгөө хамгаалах гэж оролдоно. Гэтэл яасан гэж халзан ах хүү хурч ирээд дөнгөж сая ерөнхийлөгчийн тушаал гарлаа. Лазаро багийнхан хангалттай их гавья байгуулсан тул өмнөх бүх ялын цагаа атгаж байна. Энэ мөчөөс эхлээд та нар эрх чөлөөтэй болсон гэж авд юм да. Бас улаагүй ийм сайн бүрэлдэхүүнтэй багийг ингээд тараач мааргүй байна. Та нар хүсвэл энэ багаараа үргэлжлүүлээд ажиллаж болно шүү гэхэд манайхан бүгд зөвшөөрснөөр аним дуусч байгаа юм да. За яаж ийн guys? Та нар таалагдсан гэж найдаж байгаа шүү заа ёо. Ер нь ч тэгээд бүтнээр нь үзэхэд харамсахааргүй л гоё хийцтэй аним болсон байна лээ. Сонноос тулааны хэсгийн найруулагч нь Джон Уикийн тулааны эсгүүдийг ч бас найруулсан хүн байт юм байна лээ. Тийм болоод ч тэр тулааны эсгүүд нь бас арай л ондоо байлээ шүү. За тэгээд та хэд маань лайка дараарай. Бас subscribe дарахгүй үздэг бол чамд юу ч хэлэх вэ нэр. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.